Өрөнгө аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12-ын Г ангийн 3 сурагч эсэлтийн ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр 800 авчээ. Тэдний багш Одон Чимэг шавнырынхаа цагийг зөв хуваарлж өөрсдийн сонирхсан хичээлээр өндөр амжилт гаргахад нь 7 жилийн өмнөөс бэлтгэсэн байна. Ангийнх нь дийлэнх сурагч өндөр оноо авсан нь багшийн чиглүүлэг сурагчдын өөрсдийнх нь хичээл зүтгэлээс шалтгаасныг онцоллоо. Арвахэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн математикийн багш Одон Чимэг тус сургуульд багшлаад 33 жил болж байна. Энэ жил төгсөж байгаа 12-ын Г ангийн 36 сурагч түүний отхон шавнар юм. Эсэлтийн ерөнхий шалгалтад тус ангийн 3 сурагч математикийн хичээлээр 800 оноо авснаас гадна 5 сурагч физикийн хичээлээр аймагтаа эхний 5 байрыг эзэлсэн өндөр амжилтыг үзүүлжээ. Мөн нийгмийн хичээлээр 2 сурагч аймагтаа 2 болон 4-р байранд, орос хэлний хичээлээр 1 сурагч 1-р байранд, хим биологийн хичээлээр 2 сурагч 1-2 дугаар байранд чигсэн байна. Нэгэн жилийн үр дүн биш байдаг. Дороосоо бүр 6 дугаар ангиас нь ахгуулаад ерөөсөн бүгдийн анхааралтай хийж ер нь цаг мөч алдахгүй цаг хугацаанд юмыг хийж ил байх хэрэгтэй. Заавалчгүй давтлага өгнө гэсэн тийм юм байхгүй. Тэр 40 минутыг үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг л бол ер нь бол 800 хүүхдүүдийн чадварыг хөгжүүлж чадах юм бол ерөнхийдөө 12-д ороод бол амар хүүхдүүд өөрсдөө ингээд шаардлага тавьждаг. Би чиглүүлэх үүрэгтэй нөгөө хүүхдүүд маань ингүүл зөв байна, ингүүл тэг байна гэдэг ганцхан чиглүүлэх үүргийг хийж хүүхдүүд маань өөрсдөө бие таагаад өөрсдөө хийдэг. Тэд нар бол тийм л байх чадах юм бол ер нь бол 800 бол ядахгүй л аавна. Одон Чимэг багш анги удирдсан багшийн хувьд болон математикийн багшийн хуваар хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг. Багштайгаа хамтран өөрсдөө дайчлан тогтмол цагийн дагуу хичээлээ хийх нь үр дүнд хүргэсэн гэдгийг түүний шавнар онцлон хэлж байна. Би математикийн хичээлээр бол ер нь багасаа аягүй дуртай байсан. Тийм болохоор энэ жил Одон багш маань ангийнхаа бүх хүүхдүүдийг 12 та үзэх агуулга бүгдийг шахаж үзээд тэгээд дараа нь болохоор бүгдээрээ ийшд ирэх өмнөх онуудын тест мэст тэгээд ерөөсөө ирж бодох бүх тестнүүдийг ингээ хийж айгүй тийм өдөр болгон хийдэг байсан. Ерөөсөө өдөр алгасгүй өдөр болгон багш маань бидэнд ордог байсан. 6 дугаар ангиас хойш 7 жил одоо багштайгаа хамт нэг ангид бэлтэж яг зорьсон зүйлдээ тэгээд хүч чадсан үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгээд багш маань бас биднийг үнэхээр дайчилж бүрэн хүчин чадлаар нь биелүүлж чадсан гэж боддог. Тэгээ багштайгаас үнэхээр баярлж байгаа. Тууштай байх талаар яг зааж суудаг. 98 онд гэхэд бол эхний аймагтаа бол эхний 10 дотор бол манай бүх хүүхдүүд баргалж орж ингэж байж айгүй их баяртай мэдээнүүдэд болгож байсан. Энэ жил бас байна. Одоо эхний 10-т бол ямар ч гэсэн 6 хүүхэд орчиход бас баяртай байгаа нь. Би бол чиглүүлдэг. Хүүхдүүд маань их хичээдэг. Айгүй дайчин. Би ийм мундаг шавнараараа айгүй сайхан бахархаж байгаа. Гайхалтай шавнартай байгаа да. Үүндээ баяртай байна. Математикийн хичээлдээ сайн хүүхэд бусад хичээлдээ ч жигд сайн байдаг давуу талтай. Хүүхдийг эхнээс нь сонирхсон хичээлд нь зөв цагийн хуваарлалттай чиглүүлээд өгөхөд өөрөө бие дааж олон чадварыг суулгаж төлөвшдөг гэлээ. Одон Чимэг багш хэлэхдээ шавнар маань бүгд өөрийн гэсэн давуу талтай учир эсэлтийн шалгалтад өндөр амжилт гаргаж чадсан. Тэд хүссэн мэргэжлээ эзэмшснээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм а.